Миний англи хэлний сургалт ягаад юм сайн үр дүнтэй байд юм бэ гэх юм бол нэгдүгээр илүү дүрм заадаг. Шаал хэрэггүй юм хизээж ашигладаг дүрм 26 цаг юу гэсэн ч үгүй англи хэлтэй. Хүн зүгээр 4 цагаар л ярьдаг байхгүй юу? Яг би өнгөрсөн цаг, би ингэнэ ирээдүйн цаг, би ингэдэг давтагддаг үйл явдлахгүй. Би өдөр болго ингэдэг. Тэгээ яг одоо асуух юм бол чи юу гэж юм? Би ингэж юм. Яг энэ дөрүүдээр Монгол хүн ерөөсөө л ярьдаг байхгүй юу? Монгол хүн байдаг дэлхийд дараа ерөөсөө хүн болго ингэж ярьдаг. Тэгэхээр чи 26 цаг гинэ тэр гэсэн ойлголт байхгүй заяа. Би хэрэгтэй юмыг зааж өгнө. Эсвэл заавалгүй багш хүн тайлбарлаж өгсөн хэцүү дүрмийг зааж өгнө. Бусад огт хэрэгэлдэггүй юмыг би зааж өгдөг. Харин хэрэгтэй юм би бүр ингээд те нүдсээр байгаа. Зүгээр л 2 секундын хуйлтай миний сургалт. Заяа. 2 секундын дотор би ямар нэгэн монгол өгүүлбэр хэлээ шүү дээ. Миний сурагч нар тэрийг шууд англи руу орчуулад ярих чадвартай болгохтол нь би заадаг. 2 секундын дотор ингээ хүссэн юм ярина гэдэг чинь унган болж байгаа байхгүй юу? Энэ нь бол яг хүсэж байгаа юм энэ байхгүй. Тэсээс дүрм бол биш байхгүй. Хүн ярихыг хүсэж байгаа байхгүй. Би энэ хүсээ чинь биелүүлдэг юм. За яа. Тэр чинь надад өрөөдөр би заагаад өгч дуусаа.